эрүүл мэнд. Сайн байцгаана уу эрхэм өндөс сонсогчдоо. Эрүүл мэнд нэвтрүүлгийн шинэ дугаарыг хэлж байна. За тэгэхээр бид өнөөдөр туралтад халдварт өвчин түүнээс хэрхэн сэргийлэх талаар сонсогчдоо хүнтэйгээ ярилцахаар бэлтгэлээ. За өнөөдөр манай нэвтрүүлэгт Баян зүрх эрүүл мэндийн төвийн халдвар судлаач эмч Үлзий Жаргал Сумын нар урагд ирсэн байна. Ингээд та хоёрт өдрийн мэнд хүргэе. Сайн байна. Өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Тэгэхээр туралтад халдварт өвчин гэж яг ямар өвчин юм бэ? Эндээс эхлээд ярилцаад явсан зүг байх тийм ээ. Үлзий Жаргал эмчээ. За туралтад халдварт өвчин болохоор улаан бурхан, салхин цэцэг, улаанууд, улаан эсрэг нь тэгээ энэ төр вирус гэсэн ерөнхийдөө бол ингээ хүний бие дээр тууралт гардаг тийм халдварт өвчнүүд бол ордог байгаа. За энэ жилийн үед одоо бас туралтад халдварт өвчний ямар тохиолдол бүртгэгдээд байна юм юм чи? Тууралт халдварт өвчний энэ жилийн тохиолдол ямарваа нэгэн өвчнийтэй эхлэл шинж тэмдгээс нь хамаараад бид нар шууд оншилдог л дээ. Эцсийн нэг лабораторийн шинжилгээний дүнлэлтээр тэр өвчин байна гэж оншилсан тохиолдолд бол бид нар мэдээ өгдөг байгаа. Энэ жил менингококцемийн халдвар Баян зүрхт өргөдөл одоогийн байдлаар бол 2 тохиолдол бүртгэгдчихэд байгаа. За тэгвэл менингококцем гэж яг ямар өвчин юм бэ? Менингококцем гэдэг нь бол маш өндрөөр халуурдаг. Тухайн хүүхдэд халууралт өндөр илэрдгээс гадна хордлого харчлын хордлогын хам шинж маш өндрөөр илэрч богино хугацааны дотор тухайн хүүхдийг тарих болон мэдрэлийн суултны өөрчлөлтөөр илэрдэг өвчин байна. Энэ өвчнийг улаан бурхан ч юм уу салхин цэцэг өвчнөөс яаж ялгах вэ? Ялган онцлогтой бол нэгдүгээр тухайн өвчний илэрч байгаа шинж тэмдэг, хоёрдугаарт биеэр гарч байгаа тууралтуудаас нь бол ялган онцлох боломжтой байдаг. Тэгээд мэдээж тууралтад өвчнүүд маань бол эхлээд маш өндрөөр халууралтаар илэрдэг. 39-өөс 40 хэм хүртэл халуурна. Халууралт 2-оос 3 өдөр үргэлжилнэ. Энэний дараагаас бол менингококцемийн халдвар бол доод мөчтөөс эхлээд тууралт нийлэрдгээрээ бол бусад өвчнөөс ялгаатай байдаг. За бусад халдваруудын үед бол бас нүүрнээс хэлж гардаг гэж яриад байгаа шүү дээ, тийм үү? Тий. Улаан бурхан жишээ нь ярихад бол улаан бурхан өвчин байна л да. Улаан бурхан өвчин бол дээрээсээ доошо чиглэлтэйгээр тууралт үргэлжилдэг. Салхин цэцэг бас дээрээсээ доошо. Гэхдээ эдний тууралтынх нь гарсан тийм ээ хэлбэр, хэмжээ бидээр үзүүлж байгаа өөрчлөлтөөс арьсанд үзүүлж байгаа өөрчлөлтөөс хамаарат ялан онцлдог. За баярлалаа. Тэгэхээр сонсогчдоо өнөөдөр бидэнтэй шууд эфирийн 30-50-22 дугаар хугацаар холбогдож туралтад халдварт өвчин түүнээс хэрхэн сэргийлэх талаар сонирхсан асуултанд хариулт аваарай. Өнөөдөр манай нэвтрүүлэгт Баян зүрх эрүүл мэндийн төвийн халдвар судлаач эмч Үлзий Жаргал Сумын нар урагт оролцож байна. Тэгэхээр Үлзий Жаргал эмч энэ заас уучлаарай сонсогч холбогдсон байна. Эхлээд сонсогчийг авъя. Байна уу? Байна уу? За өдрийн мэнд хүргэе танд. Өдрийн мэнд. Баян зүрх бас. За. Анир жана яваад. Энэ вакцины чинь хамаарагдгүй энэ юу хамгаалтын вакцинд ордог. За улаан бурхан хүүтэй юм уу энэ сэрүүн цагтыг дэлгэрдэг юм уу энэ улаан нэг. Өчирдийн жанаас тавлаа. За ойлголоо. Тайруулт хүлээ авч явж байна. За саяны хүний асуултанд бол хариулахад бол энэ улаан бурхан менингококцемийн халдварууд бол ер нь өвөл хаврын улиралт бол илүү их улирлын шин чанартай дэгдэлт маягаар үүсдэг байгаа. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин бол хийгддэг. Менингококцемийн халдварын вакцин бол сайн дураараа халдварт өвчин судлалын үндэсний төв дээр бол хийгдэж байгаа. 3-аас 5 жилийн хугацаатай ийм вакцин байдаг. Улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин бол хүүхдийн товлолт вакцин орсон байдаг. Энэ нь 9 сартай болон 2 настайд 2 тунгаар хийгддэг вакцин байна. За улаан бурхан өвчний тухайд бол дэгдэлт одоогоор бол бүртгэгдээгүй байгаа тийм сүүлийн жилүүд ер нь дэгдэлт гарсан тохиолдол бий юу? За улаан бурхан өвчин болохоор яг одоогоор бол 19 оны байдлаар Монгол улсад бол бүртгэгдээгүй улаан бурхан бол гараагүй байгаа. Зэрэгэлдээ хурш Орос болон хятад улсуудад бол улаан бурхан нэлээд их дэгдэлт маягаар гараад тэгээд нас орчилт өндөртөөр бол явагдаж байгаа. За Монгол орнд хэмээл хамгийн сүүлд 2015-16 онд ерөнхийдөө бол дэгдэлт маягаар маш ихээр гарсан. Тэгээд 17 онд болохоор 17 тохиолдол бүртгэгдсэн. 18 онд болохоор ерөнхийдөө бол сэжигтэй гэдгээр л нэг тохиолдол авсан болохоос яг лабораторийн шинжилгээгээр бол 18 онд улаан бурхан бол батлагдаагүй. За бид нэвтрүүлгийг эхлэхээс өмнө иргэдтэй уулзаад манай иргэд энэ улаан бурхан өвчний талаар бас ямар ойлголт мэдээлэлтэй явдаг юм байна гэдгийг асууж сонирхсан байгаа. Ингээд гурлаа иргэдийн ярианд анхаарлаа хандуулъя.
Мэднэлтэй багасаа корт гэдэг өвчин байдаг гэдэг. Одоогор ч юм ямар арга хэмжээ авдаг юм. Тэгвэл дээр үйл үзмэн шүсэл авдаг гэсэн. Тууралтыг сайн гаргал. Бусдаар сайн мэдэхгүй байна. Ер нь жоохон хүндэл өвчин юм биш үү? Өөр бас тусч үтжсэн дээр хэцүү юм байлээ. За ер нь одоо энэ шингийн юм сайн аваад юм байлээ. Шингийн юмуд дээр хэвтрийн дэглэм хэсэг юм байна шүү дээ. Жоохон баг чинь тэрэг чинь заавал тусах ёстой гэж тэгж. Манайхаа ер нь бүгдээрээ туссан. Ер нь хажуугийн хүн амтан халтуурладаг шүү дээ. За иргэдийн хувьд бол бас Улаанбаатар өвчний талаар тодорхой ойлголт бол байна. Гэхдээ хүн болгоны дунд Улаанбаатар өвчнөр хүн болгон заавал өвдөх ёстой гэсэн нэг юм ойлголт яваад байдаг л та. Энэ тал дээр та хоёр юу вэ? Заавал өвдөх ёс албатай биш тийм ээ. Энэ бол бас халдварт өвчин учраас тухайн хүн өөрөө сэргийлээд байвал хөрөхгүй өвдөхгүй байх бас боломжтой тийм ээ. За Улаанбаатарны хувьд бол нөгөө товлолт вакцины байдаг учраас вакцинд хамрагдсан хүн бол өвдөхгүй. Вакцинд хамрагдсанаар тэр хүн энэ өвчнөөс Улаанбаатар өвчнөөс бүр 90% хүртэл сэргийлж чаддаг. Тийм болохоор 2 настай 9 сартай вакциныг хийлгсэн хүмүүс бол хамрагчсан дархлаа тогтоод Улаанбаатар өвчнөөр өвдөхгүй. Өвдөх эрсдэл нь бол багасна гэсэн үг. Вакцины болохоор 15 жилийн дархлаа тогтооно. Одоо жишээ нь Улаанбаатар өвчнөр багадаа өвдөжсэн үгүйгээ мэдэхгүй, за вакцинд яг хамрагдчихсэн үгүйгээ мэдэхгүй маш олон хүмүүс байгаа шүү дээ. Энэ хүмүүс юу нь яах ёстой юм бэ? Дахиад вакцинд хамрагдчих болох уу? За одоо яг дэгдэлт гарч магадгүй гэсэнтэй холбогдлолтой бол халдварт өвчин судлалын үндэсний төвийн сайн дурын дархлаажуулалтан дээр Улаанбаатар менингитийн нөгөө тавтан том юу бол хийж байгаа. Тэгээ бас өрхүү дээр нөгөө 9 сартай 2 настай вакцинд ороогүй хүүхдүүдийн судалгаа гаргаж аваад тэгээд давтан вакцины бол зарлагтай давтан вакцинд бол хамрагдах боломжтой байгаа. За сонсогч та бүхнийг шууд эфирийн 22 дугаар утсан дээр хүлээн авч байна. Та бүхэн бидэнтэй холбогдоод сонирхсан асуултанд хариулт авах боломжтой байгаа. Тэгэхээр сумын эмчи Улаанбаатар өвчний хувьд бол одоо илэрх шинж тэмдэг нь бас дөрөвдөртөд өнгөрсөн тийм ээ. Нууц хугацаа, нууц үе гэж нэг яриад байна шүү дээ. Энэ одоо хэдийн хугацаатай байдаг юм бэ? За Улаанбаатар өвчний нууц үе ер нь бол халдварт өвчний нууц үе бол тийм ээ тухайн өвчнийхөө онцлог дээрээс нь тухайн хүний биеийн онцлогтой хамаарат бол харилцан адилгүй янз бүр байдаг л да. Улаанбаатарны өвчний нууц үе гэвэл 7-аас 10 хоногийн хугацаатай нууц үе гэж байдаг. Тэгээд энэ нууц үе нь бол тухайн хүндээ янз бүрээр илэрдэг. Эхний юунд бол заавал тодорхой хэмжээний тийм ээ тухайн хүн бол 39-өөс 40 хүртэл 2-3 өдөр халуурдаг. Ингээ халуурсны дараа бол тухайн хүндээ амны хөндий буюу томоодс өвчнөд андуурагдаж болохоор шинж тэмдгүүд бол илэрдэг л те амны хөндий улаах тийм ээ хоолой залгүй өрөвдөх эрнийтэд буюу юу хамар нармаагаар шингэн нус гойжих тийм ээ ийм шинж тэмдгүүд илрээд ирэнгүүт хүмүүс нөгөө юу ойролцох өрхийн эрүүл мэндийн төвд дээрээ үзүүлээд тийм ээ томоод төвчин гэж андуурах тохиол эмчлэгдэж байж болдог. Тэгээд энэ юунуудын онцлог нь гэх юм бол 2-3 хоног халуурчаад тухайн юу хүн дээр бол юу тууралт шинжүүд бол илэрч эхэлдэг. Тууралт шинж нь бол чихний арга хэсгээс эхлээд доошоогоо чиглэлтэйгээр бүх биеэр нэлэнхийдэд гарч эхэлдэг байгаа. Ийм шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яах юм бэ? За магадгүй одоо хөдөө орон нутгийн иргэд би тийм ээ эмнэлэг эрүүл мэндийн байгууллагаас хол иргэд маань хэрвээ бид нарыг одоо сонсож байгаа бол ийм шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нэн тэр одоо авах арга хэмжээ юу байх юм бэ? Энэ талаар зөвлөж. За Улаанбаатар өвчний байж болзошгүй гэсэн тийм ээ шинж тэмдэг илэрсэн тохиолдолд бол тухайн хүн хамгийн нэгдүгээрт ойролцох эрүүл мэндийн төвүүд мөн сум багийн эмч нартайгаа бол хандаж үзүүлэх хэрэгтэй байдаг. Тэгээд эмчийн заавраар эмчилгээ юмуд бол авагддаг байгаа. Ер нь бол Улаанбаатар өвчнөөс урьдчилан сэргийлэх Улаанбаатар өвчин байж болзошгүй гэсэн тохиолдолтой бол А витамины тийм ээ А витаминаар баялаг хоол хүнсийг маш юу хүнсний бүтээгдэхүүндээ өргөнөөр хэрэглэсэн тохиолдолд бол тухайн өвчнөөс бас тодорхой хэмжээний урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа бол явагддаг байна. А витаминаар баялаг хоол хүнс гэхээр одоо ямар хоол хүнс байж болох вэ? За луун байна тийм ээ бидний өдөр тутам хэрэглэдэг луун байна. Одоо нөгөө өдөр тутам хэрэглээд байгаа хүнсний бүтээгдэхүүн дотроос А витаминыг бол өндөр тун гаргах боломжтой. Витаминууд биш үү хүүхдүүдэд бол витаминлэг тийм ээ хавар намартаа бол нөгөө витаминжуулалтын аян гэж явагддаг. Энд бол витамин нөгөө тодорхой тохирох тунгаараа бол агуулгдсан байдаг. За баярлалаа. Сонсогчдоо хэдхэн орон төр завсарлаад эргээд уулзцгаая. Хорвоод агуу их юм олон боловч хүнээс илүү агуу гэж ердөө ч үгүй. Монголын радио эхлэг хөтөлбөр.
Эрүүл мэнд нэвтрүүлэг үргэлжлэн сонсогч та бүхэнтэй хүрсээр байна. Та бүхний шууд эфирийн 30 50 22 дугаар утсан дээр хүлээн авч байна. За бид өнөөдөр тууралтад халдвартай өвчин түүнээс хэрхэн сэргийлэх талаар та бүхэнтэйгээ ярилцж байна. Манай нэвтрүүлэгт Баян зүрх эрүүл мэндийн төвийн халдвар судлаачийн Үлзий жаргал Сумья нар өргөдөн оролцож байна. За тэгэхээр Үлзий жаргал эмчээ Улаанбаатар өвчний хувьд бол одоо нууц хугацааны 7-аас 14 хоног гэдээ ирсэн тийм ээ. Тэгэхээр энэ менингококк халдварын тухайд бол одоо нууц хугацаа нь бас хэр удаа үргэлжилдэг юм бэ? За менингококк халдвар нь болохоор маш өндөр эрсдэлтэй аюултай халдвартай өвчин байгаа. Тэгээд эхлээд маш өндөр халуур нь хүүхдийн толгой өвдөн нууц хугацааны хэм бол нэг ерөнхийдөө 2-3 хоногийн дотор л шинж тэмдэг илрээл тэгэл цаг минутаар хэмжигдээд хүндрээ явцдаг байгаа. Тийм болохоор менингококк гэж сэжиглсэн тохиолдолд харийн харгалзахгүйгээр хамгийн ойрхон байгаа эмнэлэгтэй бол хандна. Тэгээд тэр эмнэлэгтэй эхнийхэн арга хэмжээг бол авах хэрэгтэй. Эхний оншилсан менингококк халдвар гэж үзсэн эмч эхнийхэн арга хэмжээг аваад тэгээд халдварт өвчин судлалын үндэсний төвд яг өөрийн биеэр өөрсдийнхөө унаагаар ингээд хөрөөж хүрэх хэрэгтэй. Энэ менингитийн халдварыг авсан тохиолдолд бас нас барах магадлал 50% гэд өндөр эрсдэлтэй гэж ярьж ирсэн тийм ээ. Тэгэхээр эцэг эхчүүд маань бага насны хүүхдээ урьдчилан сэргийлэхийн тулд юу анхаарах хэрэгтэй юм лээ? За менингококктэй халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдүүдийнхээ гарын ариун цэврэг маш сайн цагаад гарын угаалгаа тэгээд хоолой зэлгүүр өрөвсөлттэй байх юм бол тэр дор нэмчлээд тэгээд жамц давсны уусмал, содын уусмал, тэгээд давсны уусмал зэрэг хоолойг нь өдөрт 5-6 удаа тогтмол ингээд зайлуулж авах хэрэгтэй. 10 хоног зайлуулад хоолойг зайлаад тэгээд дахиад нэг хэд хоног завсарлаж агаад дэрүүлээд 10 хоног зайлаад ингээд хоолойгоо маш сайн зайлж гарынхаа эрүүл ахуйг маш сайн цахих хэрэгтэй. Энэ эдгээр халдварт өвчнүүдийн хувьд бол одоо өвдөж болох эрсдэл бүлгийн хүмүүс ер нь ямар хүмүүс байдаг вэ? Сумья эмчээ. За бага насны хүүхдүүд мөн одоо нөгөө өвчлөмтгий хүмүүс гэж ярьдаг тийм ээ. Мөн хоол тэжээлийн дутмагшилтай дээрээс нь суур өвчлөл ихтэй тийм хүмүүс өвдөх магадлал илүү их байдаг. Гэр орон одоо нөгөө урьдчилан сэргийлэх дээр бол дахиад нэмж хэлэхэд бол нөгөө агаарын сэлгэцэл маш чухал байдаг. Тийм ээ. Олон нийтийн газар бага насны хүүхдүүдийг дагуулж явахгүй байх. Гэр орондоо хуурайшуулах тийм ээ. Чигшүүлэх цэвэрлэгээ маш сайн хийдэг байх хэрэгтэй. Агаарын сэлгэцэл маш сайн явуулах хэрэгтэй. Гэхдээ ингээд нөгөө хүүхдээ байлгаад байна гээл тийм ээ. Олон нийтэд уулзахгүй байгаад байна гэсэн мөртлөө гэрээ нөгөө чигшүүлэх цэвэрлэгээ юу н хангалтгүй байх юм бол бас тухайн өвчнөр өвдөх боломж бас бүрдэж болно. Агаарын сэлгэцэл хийх гэдэг дээр харж байхад ер нь эцэг эхчүүд мань гадаа одоо утаатай байна, цонхон онгойлгоход хэрэггүй гэд ер нь ингээд битүүл байгаад байдаг л да. За утаатай байна гэд ингээд онгойлгохгүй байгаад ахын зөв юм уу? Би бол одоо нөгөө дотор хагаар бол одоо гаднахаас илүү урдан бохирддгоо гэж бас сонсч ирсэн байх. Ер нь яах ёстой юм бэ? За ер нь бол 2 цаг тутамд тийм ээ агаарын сэлгэцэл хийх ёстой. Юу гадаа хэдий утаатай байгаа ч гэсэндээ тийм ээ тэр гэрт дотор байгаа агаар чинь мэдээж богино хугацаанд бохирдож юу яа. Тийм учраас бол 2 цаг тутам цанхаа онгойлгож бас цэвэр агаар оруулж явах хэрэгтэй. Ер нь энэ Улаанбаатар өвчний хүндрэл одоо хүндэрснээр ямар зүрх нөлөөтэй байж болох вэ? За Улаанбаатар өвчний хүндрэлүүд нь бол тухайн хүүхдийнхээ тийм ээ эргэтэн системийн онцлогоос нь хамаарат бол уушгины хатгаа хэлбэрээр мөн юу тухайн хүүхдүүдийн тийм ээ биендээ нарсанд тууралт хэлбэрүүдээр үүсэж байгаа учраас бол бусад эрнийд конъюнктивит тийм ээ юунуудаар бол хүндрэх магадлал илүү их байдаг. Нүдний урагсал юунуудаар бас хүндрэл 8 наснд. За менингитийн халдвар бол тарих нугсыг маш их хэрэгэмтэйдэг байгаа. Тэгэхээр тарих авагнах тэгээд нөгөө тууралт нь доод мөчөөс эхэлж гардаг гэсэн шүү дээ. Доод мөчөөс эхэлж гараад тэгээд нөгөө голоос эхлээд өвчөд эхэлдэг байхгүй юу? Тийм учраас нөгөө маш хурдан хугацаанд өвчлөлт явагддаг учраас бүр арьс нөхөх хэмжээний хүндэрсэн үедээ арьс нөхөх хэмжээний тийм айгүйх аюул эрсдэлт агуулдаг өвчин байна. За сонсогч холбогдсон байна. Сонсогч хүлээж авъя. Байна уу? За та холбогдсон байна. Баян болоо. Юугаар халдварладаг бол? За би юу гэсэн тэр амьсгалаар юм уу юу нь одоо юу вэ? Тэр данч халдварладаг нэ тэр чогмын тодруулж. За ойлголоо таны асуултыг хүлээж авлаа. За яаж халдварладаг вэ? Халдварлах замын талаар бас асууж байна тийм ээ. За ер нь Улаанбаатарын салхин цэцэг менингококк халдвар эдгээр нь болохоор ерөнхийдөө агаар төслийн замаар халдварлаж тэгэхээр хүн болгон л амьсгалж байгаа. Тийм болохоор агаар төслийн замаар халдварлана. Тэгээд харьтлын замаар бас Улаанбаатар бол халдварладаг. Улаанбаатар болохоор маш их халдварлалт өндөртөө зөрөөд өнгөрөхтүүдэд л ерөнхийдөө бол халдвар авах эрсдэлтэй тийм хүн байдаг. Тэгээ нөгөө тууралт муралттай хүнтэй хамт байсан уу? Тэр мөрийг бас маш сайн тодруулж агаад тэгээд
нөгөө оншоо бас батлах хэрэгтэй. Тийм болохоор ерөөд агаар цэцлийн замаар халдварлагддаг. Тухайн гэр бүлд нь одоо Улаанбаатарны ч юм уу менингитийн халдвартай нэг хүн байлаа гэж бодоход бусад хүмүүс нь одоо өөрсдөө сэргийлэхийн тулд за нөгөө өвчтэй хүмүүс бас халдвар тараахгүй байхын тулд яах ёстой юм бэ? Сэмэмж. За халдвар тараахгүй байхын тулд нөгөө хувийн ариун цэвэр гэдэг зүйлийг маш сайн сахих хэрэгтэй тийм ээ. Одоо хувийн ариун цэвэр гэдэг бол одоо тусдаа аяа халбахтай байх ч юм уу тий. Дээрээс нь тухайн хүн өвцөн тохиолдолд эмчилгээгээ маш зөв чанартай хийх хэрэгтэй. Тэгжээж тухайн хүмүүсээ хувийн ариун цэвэр гэр орчны цэвэрлэгнээс өөрийгөө бүрэн хамгаалах боломжтой гэсэн. За тэгээ яг нөгөө нэг тухайн айлд бол менингококк халдвараар өвдсөн хүн байх юм бол хүн байгаад тэгэх юм бол бусад хүмүүсийн болохоор нөгөө химийн урьдчилан сэргийлэлт гэдэг ийм уулгадаг байгаа. Нэг удаа цифрофлексцэн ч юм уу тэр имийг нэг удаа уулгаад тэгээд вакцин хийлгээд хамар залгуурын үзлэг хийгээд хоолооноос арчтас аваад тэгээд янз бүрийн шинж тэмдэг одоо тууралт гарах толгой авдаг халуурах шинж тэмдэг илэрх юм бол өрхийн эрүүл мэндийн төвд яаралтай мэдээлэлээ гэдэг ер нь хэдэг бол тэр хамт байгаа хүмүүсийн бол тийм юунд авдаг байгаа. Хяналтандаа авч өрхийн эрүүл мэндийн төв хяналтандаа авч эхнийхээ арга хэмжээг бол авдаг байгаа. За баярлалаа. Тэгэхээр сонсогч та бүхэнд Улаанбаатар өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар бяцхан зөвлөмжийг хүргэе. Бага насны хүүхдийг хөхөөр хооллох, дархлаажуулалтанд хамрагдаж вакцин хийлгэх, болон бусад амин дэм уулгах, илчлэх сайтай хоол хүнс өгөх, гэртээ чихтэй цэвэрлэгээ тогтмол хийх, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх нь Улаанбаатар өвчнөөс сэргийлэх арга гэдгийг санаарай. Хэрвээ халуурах, нүдний салст өрөвсөх, хамраас нусгоожих, ханиалгах, амны салстанд улаан хүрээтэй цагаан толб үүсэх, нүүрнээс эхлэн толбот гөвдрүүд тууралд гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчит хандаарай. Улаанбаатар өвчнөөс сэргийлье. Сонсогч та бүхэнд Улаанбаатар өвчнөөс хэрхэн сэргийлж болох талаар бяцхан зөвлөмжийг хүргэлээ. Та бүхэн бидэнтэй шууд эфирийн 30-50-22 дугаарыг утсаар холбогдоорой. Бид өнөөдөр тууралтад халдвартай өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар та бүхэнтэйгээ ярилцаж байна. Манай нэвтрүүлэгт Баян зүрх эрүүл мэндийн төвийн халдвар судлаач эмч Үлзий Жаргал Сумьяа нар өргөдөн оролцож байгаа юм аа. За тэгэхээр Сумьяа эмч ер нь энэ эдгээр халдвартай өвчнүүдийн хувьд урьдчилан сэргийлэх тал дээр манай эцэг эхчүүд бас яг юун дээр халтаад байна тийм ээ? Юуг анхаарвал илүү одоо үр дүнтэй байх юм бэ? Энэ талаар зөвлөөч. Улаанбаатар өвчин гэлтгүй ер нь бол халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд тухайн ээж хүүхдэд маш сайн анхаарал тавьдаг байх хэрэгтэй. Хүүхдийн хоолтыг маш сайн зөв хийдэг байх хэрэгтэй. Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр бол хоолтын зөвлөгөөг бол үн төлбөргүйгээр тогтмол өрхийн эмч нар болон нийгмийн ажиллангуй зөвлөгч нар бол тогтмол өгдөг. Мөн өрхөөс бол нөгөө бичлэлт хичээлүүдийг бол маш сайн өгдөг хүүхдэд. Тийм ээ, тухайн хүүхд авч чадахгүй, хоол хүнснээс авч чадахгүй байгаа эрдэс байцыг нөхөх зорилттойгоор бол бичлэлт хичээлийг бол 6 сартаагаас нь ахуулаад тасралтгүй өгдөг байгаа. Дээрээс нь өрхийн эрүүл мэндийн төвөөс өгдөг нэг зүйл нь бол амин дэм байдаг. Амин дэмийг бол ердөө 5 нас хүртэл нь бол хавар намрын цагт бол байнга өрхийн эрүүл мэндийн төвөөс үн төлбөргүй өгдөг байгаа. Энэ зүйлүүд бол эцэгчүүд бас анхаарч энд идэвхтэй оролцож бас хүүхдэд авч өгдөг байх хэрэгтэй, уулгадаг байх хэрэгтэй. Дээрээс нь тухайн хүүхдийн дархлаа бол тийм ээ хоол хүнсээс гадна бас унтаж амрах цагийг бас сайн тохируулдаг байх хэрэгтэй. 9 цагаас 10 цагийн хооронд бол хүүхдийг байнга унтуулах хэрэгтэй. Тэгжиж хүүхдийн дархлаа маш сайн идэвхчин. Дээрээс нь хүүхдийг тийм ээ бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна нөгөө тоглоом гэж ярьдаг тийм ээ гудамжийн үн дээр тоглогддог. Энэ тоглоомнуудыг бол маш сайн цэвэрлэгээтэй юунуудаар тоглуулж авах хэрэгтэй. Гэрийн цэвэрлэгээ хийгээд хоол хүнсээ бол 2-3 цаг тутамд тийм ээ багаар тийм ээ амин дэмээр баялаг хоол хүнсийг бол хүүхдэд идүүлдэг байх хэрэгтэй. Ер нь бол нэг хүүхдийн одоо тийм ээ тодорхой хэмжээний нэг удаа идэх хоолны юу л хэмжээ бол 175-аас 200 мл гэж үздэг. Тэгээд энэ хэмжээний хоолыг хүүхдэд бол байнга тодорхой хэмжээгээр тогтмол цагтаа өгдөг байх хэрэгтэй. За баярлалаа. Үлзий Жаргал эмч түрүү бас салхин цэцэг өвчний талаар хальт дурдаад нэрлээд орхисон тийм ээ. Тэгэхээр салхин цэцэг өвчний хувьд одоо бас улирлын чанартай дэгдэлт гардаг уу? Ер нь л өвлийн тийм сэрүүн улиралт. Тэгээд хавар намрын улиралт салхин цэцэг бол дэгддэг байгаа. Салхин цэцэг өвчнөө онцлог гэх юм бол
бусад тууралт өвчнүүдээс ялгаатай нөх юм бол цэврүүтэй тууралт гардаг. Тэгээд тухайн бас өндөр халдвар нь тууралт нь бол цэврүүтэй байна. Тэгээд цэврүү нь хагараад ингээд 5 үүсч идэгчдгээрээ бол онцлогтой. Энэ цэлгийн цэцгийн маань бас халдварлах зам нь агаар туслын зам ялгаагүй агаар туслын зам маань халдварна. Тэгээд нөгөө нэг цэврүү нь хагараагүй байх үед юм уу тэр нөгөө цэврүүнийхээ шүүснээсээ бас халдвар дамжих халдвар дамждаг байна. Ер нь цэлгийн цэцгийн өвчний цэврүүг эцэгчүүд бас өөрөө хаглах юм тохиолдол байдаг л да. Энэ ер нь зөв юм уу буруу юм уу? За ерөнхийдөө бол цэврүүг нь бол яг өөрөө ингээд яг цэврүүдсэн багт нь бол хаглаад байх шаардлага байхгүй. Тэгээд мэтлийн хөхөө төрхөөд хатаагаад ахаар нөгөө цэврүү нь өөрөө ингээд хатаад тэгээд тууралан дээр яг ингээд 5 үсэд тэгээд 5 нь хохрох маягаар ингэж идэгдэг өвчин байхгүй. Тэгэхээр цэврүүг нь бол хагалж болохгүй ахна. Цэврүү нь бас тодорхой хэмжээний халдвартай гэсэн үг. Дотроос нь гарч байгаа шингэнэ. Цэлгийн цэцгийн өвчний үед салхинд гарч болохгүй гэдэг чинь энэ ер нь ямар учиртай юм бэ? Агаар туслын замаар халддаг учраас салхинд гарч болохгүй гэсэн яриа. Ер нь л дээрээс нь одоо л гэхдээ нэг салхинд битгий гар гэсэн зөвлөгөөг л харьцангуй нэх өгдөггүй. Яагаад гэвэл салхинд цэцгчээр агаар туслын замаар халдахаас гадна вирусын халдварт өвчин гэж яригддаг. Вирусын эсрэг эмийн угаад тийм ээ. Тэгээд хувийн ариун цэврийн сайн сагсан тохиолдолд бол тэр цэврүүг нэг оролдоод авах шаардлага бол байхгүй. Хатаа гаргах бүтээгдэхүүн гээд яриад байгаа юу мэтлийн хөх тийм ээ. Кстлинуудыг нь бол түрхээд тэр хэсэгтээ вирусын эсрэг тосон түрхлэгийг бол гээл хэлбэр бас агуулгдсан байдаг. Энэ тосон түрхлэгийг бол түрхэж болдог. Цэлгийн цэцгийн одоо хувьд бол нууц хугацаанд бас хэдий хоног байх вэ? За ер нь бол нууц хугацаа бол нэг 5-аас 7 хоногийн хугацаатай нууц хугацаа. Энэ нууц хугацаанд бол одоо ямар нэгэн шинж тэмдэг илэрхгүй байна гэсэн үг үү ер нь? Нууц хугацаа гэдэг нь бол тийм ээ тухайн хүн юу хавтагчаас тийм ээ халдвар авчгаад тэр байдлаар бол бага зэргийн шинж тэмдэг илэрч болно. Илэрхгүй ч байж болдог. Салхинд цэцэг энэ халдварт өвчнүүдийн тухайд ер нь бол харьцангуй нэлийн шинж тэмдгүүд бол илэрдэг. Энэ шинж тэмдэг нь бол дандаа амьсгалын дээд замын халдвар халдвар маягаар илэрх тохиолдлыг гардаг. За сонсогч та бүхнийг шууд эфирийн 30-22 дугаар утсан дээр хүлээн авч байна. Та бидэнтэй холбогдоод бас сонирхсан асуултанд хариулт аваарай гэж хэлэх байна. За салхины цэцэг өвчнөөс ер нь бол бүх төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд бол манай эцэг эхчүүд бас бага насны хүүхдүүдэд хэрхэн яаж асрах хамгаалах гэх түрүү бас асуум юмж ирсэн тийм энэ талын мэдлэг мэдээлэл зөвлөгөөг бол одоо хэд өгсөн ч одоо бас багтахгүй бах тийм ээ. Салхины цэцэг өвчин ялангуяа бас энэ халдварт өвчнүүдийн сургууль цэцэрлэгийн орчмоос хүүхдүүд одоо илүү авах ийм тохиолдол байдаг бах тийм үү? Олон хүлтэй газраас тийм ээ. Хүн олноор цугларсан газар тийм ээ хүн олноор цугларсан нэг агаарын сэлэгцэл гэж төрөний яриад байдаг. Тэр зүйл тутмаг байх. Дээрээс нь тухайн одоо сургууль цэцэрлэгүүд бол хавар намарт ариутгал гэдэг зүйлийг хийгдэг тийм ээ. Энэ ариутгалын үйлчилгээ бас дутуу байх ч юм уу тийм энэс болоод тэр халдварууд бол илүү сургууль цэцэрлэгийн хүүхдэд илүү тархдаг байх. Ер нь салхины цэцэг Улаанбархан гэдэг эдгээр өвчлөлүүдийг бол гэрийн нөхцөлд эмчлэх боломж ер нь байдаг юм уу? Заавал эрүүл мэндийн байгууллагуудаар очих хэрэгтэй юм уу? Эмчэд үзүүлээ тийм ээ. Анхны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд бол заавал эмчэд үзүүлэх хэрэгтэй. Эмчээс тодорхой хэмжээний зөвлөгөө авсны дагуу тийм ээ тухайн хүүхдийн биеийн байдал хүндрээгүй тохиолдолд бол гэрээр эмчлэх тохиолдол байдаг. Гэрээр эмчилж байгаа тохиолдолд бол тухайн хүүхдийг бол заавал тийм ээ насанд хүрсэн хүн харгалзах хэрэгтэй гэсэн. За баярлалаа. Эрүүл мэндийн төвтрүүлгийг сонсогч та бүхэндээ хүрч байна. Ингээд сонсогчдоо хэдхэн орон төр завсарлаад эргээд уулзцгаая. Сэтгэлийн баялагийг өөртөө бүтээж чадвал гаднах баялаг аяндаа өөрөө бүтдэг. Монголын радио тэнхлэг хөтөлбөр. Эрүүл мэндийн төвтрүүлэг үргэлжлэн та бүхэндээ хүрсээр байна. Та бүхнийг шууд эфирийн 30-22 дугаар утсан дээр хүлээн авч байна. Та бүхэн бидэнтэй холбогдоод бас сонирхсан асуултанд хариулт аваарай гэж хэлэх байна. За жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд бас энэ Улаанбархан салхины цэцэг өвчнөр өвчлөлбөл эрсдэл өндөртэй гэж сонсч байсан. Энэ талаар мэдээлэл бас сонсогчдод өгөөч. Үзэж орууламжаа. За жирэмсэн хүмүүс бол ерөнхийдөө бол тархлаа сулрна. Тэгээд чинь нэг хүн биш 2 хүн гэдэг утгаараа бас тархлаа сулрна. Хоол ижилээ сайн хоол ундаа сайн идээд бие эсрүүцлийг сайжруулахгүй бол бас айгүй хүндэр эрсдэлтэй хүмүүсийн тоонд бол жирэмсэн эмэгтэйчүүд бага насны хүүхдүүд тэгээ харахад хойч өвчтэй хүмүүс өндөр настай хүмүүс бол ордог байгаа.
Жирэмсэн эмэгтэйчүүд энэ халдвараар өвчлсөн тохиолдолд урагт одоо ямар нэгэн сөрөг нөлөө бий юу? За Улаанбаатарны хувьд бол урагт бол сөрөг нөлөөтэй бага сартай жирэмсэн дөнгөж бүрэлдэж байгаа урагт бол Улаанбаатарны вирус чинь нөгөө ихсийн хоргийг нэвтэрдэг учраас урагт бол маш ортой нөлөөтэй. Тэгээд нөгөө нэг зулбах өсөлтгөө болох зэрэг тохиолдлууд бол гардаг. Тэгэхээр жирэмсэн эмэгтэйчүүд маань өвчлсөн тохиолдолд бас яах ёстой юм бэ? За жирэмсэн эмэгтэйчүүд өвчлсөн тохиолдолд яаралтай өрхийн эрүүл мэндийн төвтэй хандаад тэгээд халдвар төвчин судлалын үндэсний төвд ерөөдөө бол хэвтэн эмчилүүлэх шаардлагатай. Тэрнээс жирэмсэн эмэгтэйчүүд гэрээр эмчилгээ хийн гэсэн ойлголт бол авахгүй. Самын эмчээ туралтад халдвар төвчнүүдэд бас нөгөө гар хөл амны өвчнийг ер нь авч үздэг. Энэ гар хөл амны өвчний талаар бас та манай сонсогчдод ойлголт өгөөч. За туралтад халдвар төвчөнд гар хөлний өвчнийг бол заавал авч үздэг. Энэ яагаад гэвэл энэ бол бас адилхан агаар төслийн замаар халдварлалтай. Тэгээд вируст халдвар төвчин байхгүй юу? Энэ нь бол нөгөө яг бага насны хүүхдэд төлхөө их илэрдэг. Тэгээд илэрхтэй тодорхой хэмжээний халууралт тийм ээ гар хөл амаар нь юу цэврүүт болон өдрөө тууралтад илэрдэг учраас бол энийг халдвар төвчин гэж авч үзээд байгаа. Энэ нь бол юу тухайн хүүхдийн тийм ээ биеийн тархлаас сул байхад тусмаа илүү хүн дээр өвчлөдөг. Харин юу тархлаа сайтай байх тусмаа тодорхой хугацааны дараа тийм ээ тухайн хүүхдийн тархлааг сайжруулад эмчилгээ яг хугацаанд хийгдсэн тохиолдолд бүр хийгддэг. За сонсогч таахныг шууд эфир онгоч дугаар үтсэндээ хүлээн авч байна. За сонсогч холбогдсон байна. Хүлээ заяа байна уу? Нөгөө нэг хүүхэд салхинд цэцэгднэ. Тэгэхээр цэврүү гардаг шүү дээ. Тэр цэврүүг нь хаглаад авах хэрэгтэй юу? Хаглахгүй байхад цаашаа идээд сорин болоод авах тал байна. Байна уу? Байна. Таныг сонсч За байна. ойлголоо. За ойлгосон. За түрүү хэлсэн нөгөө салхин цэцэг өвчний цэврүү бол эцэгчүүд өөрсдөө хагалахгүй. Тэр нь болохоор тодорхой хэмжээний халдвартай байдаг. Тэгээд хатах үйлчлэгээтэй мэтлийн хөх зэрэг түрхээд ахын бол хагараад тэр чинь угаасаа өөрөө нөгөө нэг салхин цэцэг чинь 5 өсөж идэгдэг учраас зарим нөгөө нэг том тууралтууд нь бол жоохон сариу үлдээдэг. Жижиг тууралтууд нь бол сариугүй идэх юм. За тэгэхээр эцэгчүүд заавал өөрсдөө хаглаад ах нь бол бас буруу байх юм тийм ээ. Хаглаад ах нь буруу. Тэгээд энэ салхин юу яагаад юм л да бохирдохгүй гэж асуугаад байна тийм ээ. Сүүлийн үед бол салхин цэцгээр өвдсөн хүүхэд болгоныг бол тийм ээ сефгорд буюу бактери эсрэг агуулмжтай савнгаар заавал угаа гэж байгаа. Угаагаад угаасныхаа дараа бол нөгөө мэтлийн хөх хатаа гаргах бүтээгдэхүүнүүдэд хэрэглээд дээрэс нь нөгөө вирус эсрэг гээлэн төрхлгүүдэд төрөх гэсэн тийм зааварчилгаатай байл байгаа. Тийм учраас эцэгчүүд бол тэрийг бохирдно гэж айх шаардлагагүй. Угааж цэвэрлээд тийм ээ эмчилгээнийхээ дагуу аргаах бүтээгдэхүүнийг хэрэглэсэн тохиолдолд бол тэр өөр аяндаа хатаж идэх учиртай. За тэгэхээр манай нэвтрүүлгийн цаг маань ерөнхийдөө өндөрлөгдөх чинь. Тэгэхээр сүүлийн минутанд та хоёр бас эцэгчүүдээ сонсогчдоо зориулаад халдвар төвчнөөс сэргийлэхийн тулд яах ёстой юм бэ? Зөвлөгөө хүргэж. За одоо ерөнхийдөө бол амьсгалын замын халдвар төвчнүүд хөвчлэн гарч ийн томод төвчөнд эдэлт байдлаар гараад тэгээд яг энэтэй холбоотойгоор хүүхдүүдийн дархлаас улирсан үед бас Улаанбаатар менингит төр өвчлөх магадлал ихтэй байгаа учраас түрүүний хэлсэнчлэн олон хүн цугласан газар хүүхдүүдэд аль болох дагуулж авах ялангуяа бага насны хүүхдүүдийг аль болох дагуулж авахгүй тэгээд хүүхдүүд амны хаалт зүйлс сургаад агаар салхилтаа 2 цаг тутам хийгээд бүр боломжгүй бол агаар цэвэршүүлэгчээ хүүхдүүдэд уншихаа 30 минут өрөөнийхөө голд байрлуулж агаад ажилуулад агаар цэвэршүүлэгчээ хэрэглээ. Тэгээ гарын эрүүл ахуйг нь сахиулаад ам хоолойг нь маш сайн зайлуулад уус мөлөдөө бэлтэж агаад хоол амыг маш сайн зайлуулад тэгээ хувийн ариун цэвэрт маш их анхаарах хэрэгтэй. За самын хэмжээнд. За тухайн өвчин тийм ээ ямар нэгэн байдлаар амьсгалын замын халдвар төвчин илэрсэн тохиолдолд заавал нарийн мэрэгжлийн эмчийн зөвлөгөө аваарай. Өрхийн эрүүл хамгийн ойрхон тийм ээ харьяа харгалзахгүй үйлчилж байгаа шүү дээ өрхийн эрүүл мэндийн төвөд. Тэгэхээр хамгийн ойрхон байгаа эрүүл мэндийн төв дээрээ цаг алдалгүй очиж үзүүлээд эмчийн заавар зөвлөгөөний дагуу эм тариагаа хэрэглэх хэрэгтэй. Дур мэдэн эм тариа авч хэрэгснээс болоод тийм ээ тухайн өвчний нууц үе тийм ээ дарагдах байдлаар илрээ тухайн өвчин бүдэрэг шинж тэмдгэнд орчих юм бол бас эмчнэрт болон тухайн хүнд маань нөгөө өвчин хүндрэх тохиолдол гардаг, эмчнэр буруу онцлог тохиолдол гардаг учраас дур мэдэн эмчилгээ битгий хийгээрэй гэж эцэгчүүдэд зөвлөгөө. За ойлголоо. Эрүүл мэндийн нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Өнөөдөр манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн та хоёртаа баярлалаа. За баярлалаа. Эрүүл мэндийн давлага 103